Сайн байцгаана уу та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргэе. Цек рүү эхлэхэд бэлэн боллоо. Өнөөдөр хосыг 50 настай эхнэр Им Йонва, 52 настай нөхөр Сун Сүнген гэдэг хоёр том охинтой гэрлээд 27 жил болжээ. Нөхрийн хувьд төрийн албан агчвал эхнэр санхүүгийн салбарт ажилладаг. Эхнэр нэвтрүүлэгт бүртгүүлсэн. Сүүлийн үед Солонгос тэтгэврт гарахаа хүлээж аваад салдаг хүмүүс их болсон. Яг л тэдний нэг шиг хосууд юм байна. Нөхрийг нь Сүхэ, эхнэрийг нь Минжэ гэдээ дуудаад төвчээ. Сүхэ ажлаа дараад эхнэрлүүгээ залгаж хоолоо идсэн үү гэж асуухад Минжэ эзэн гэхийг сонсоод тэгвэл би гадуур юм идчихэд очие гэж хэлээд найзуудтайгаа нийлж 9 болтлуудаг. Баян иймэрхүү байдалтай хоол идэх нэрээр арх удаг гинэ. Минжэ сүултээ тэсгүй залгасан ч Сүхэ нэрийг нь хараад уцаа авсангүй. Нөхрийн эхний асуудал худлаа ярьж гадуур арх ууж явдаг. Анхнаасаа би найзуудтайгаа уулзлаа, уухаар явлаа гэж хэлвэл зүгээрч худлаа яриад алга болчдөг болохоор Минжэгийн санаан зовдөг гин. Сүхэ уцаа авалгүй архиа ууж дуусаад 2 дугаар үе рүүгээ явхаар бүх тооцоо гидэг. 2 сарын дотор маш их мөнгө өрсөн. Гэр бүлдээ мөнгө зарцуулахдаа шанагдандаг мөртлөө архинд баруун солгоогүй цацаж хүмүүсийг даадаг. Ингээд арай гэж уцаа аваад одоо л эхлэх гэж ийн гэхэд Минжэ одоо эхлэнэ гэж юу яриад байгаа юм бэ? Одоо гэртээ ир гэхэд Сүхэ ойлголоо уцаа салга гэж хэлсэн мөртлөө согцтлоо ууж бараг ярьж чадхаа ойлдог. Эрүүлдээ ухаантай юм ярьж дахиж тэхгүй одоо амьдралаа бодно ухааны юм ярьдаг бол арх ухаараа тэсөөр юм болж уурдаг. Нэг удаа гэр бүл хамаатан саднараа 18-уулаа салхинд гарсан бөгөөд Сүхэ нилээ ууж цогцсон болохоор дүүн одоо болноо орж унд гэхэд заа гэж хэлээд гинэ талгалжээ. Гэтэл шөнийн 1 цаг 40 минутын үед ойролцоох караокеноос олсон. Тэгээд явахгүй гэж ээж бэр ихчтэйгээ хэрэлсэн гинэ. Бас дээрэс нь арх ууж гадуур явхаараа 7 хоногт нэгээс 2 удаа гадуур хондог. Хаана онсныг нь асуугаар ажлынхаа газрын хүнийд эсвэл массажны газар хонсон гэж хэлдэг. Ингэж гадуур хоноод ирэхээрээ уучлалт гуйж дахиж ингэхгүйгээд амлалт хүртэл бичиж өгдөгч 7 хоноод өөрчлөгдөж бүх зүйл дахин давтагдж эхэлдэг. Өмнө нь гадуур хондгүй байсан ч нэг удаа архины эмчилгээнд явуулахаар арал дээр ах эмнэлэг рүү явуулснаас хойш гадуур хондог болсон. Ингээд гадуур арх ууж гэртээ ирэхээрээ хоёр охиныхоо өрөөрөө орж нохоогоо сэрээдэг. Хэрвээ бойл гэд хэлчих юм бол бөөн хэрүүл маргаан гардаг учраас заримдаа чимээгүй өнгөрдөг гинэ. Сүхэ шал согтуу гэртээ орж ирээд эхнэртээ хоол хийж өг тэнгээгээд хэлж байгаа өгүүлбэр болгоныхоо ард тэнэг гэдэг үг залгадаг. Минжэ тэсгүй уурлахад хэрвээ намайг гаднаас орж ирэхэд өгүүлдэггүй байсан бол би гадуур хонохгүй байсан гэдэг. Ингээд эхнэрийн талын бичлэг дуусгаад Сүхэ би буруу зүйл хийсэн нь үнэнч өдөр болгон ийм байдалтай байдгүй гэхэд хөтлөгч өөрөө жоохон буруу бодоод ах шиг байна. Өөрийгөө захирч чадхаа болтлоо арх ууж хамаатан садан руугаа гар талах хэмжээний байна гэдэг өөрийгөө удирдах чадахгүй болтлоо уусан гэсэн үгэ. Энэ нэвтрүүлэгт оролцсон чинь сайн хэрэг боллоо. Та үндэсний хэмжээнд ичхүүрүүлж үлдсэн цаг хугацаанд эрүүл саруул ад жаргалтай амьдрна гэж харж байна. Хэрвээ цаашдаа яг энэ шигээ ухаанаа алтлаа ууж хүмүүсийн архины мөнгийг төлж гадуур хонж явах юм бол удаан амьдрахгүй. Дээрээс нь 7 хоногт 1 удаа гадуур хонох байтугай 10 жилд 1 удаа гадуур хонох юм бол хосууд шууд сална гэхэд Сүхэ би түрүүнд хэлсэнчлэн миний хийсэн үйлдэл зөв зүйл биш ч шалтгаан байгаа гэдэг. Тэгвэл одоо бүгдээрээ ямар шалтгаантай болоод тэгж их арх уугаад байдгийг харцгаая. Нөхрийн талын бичлэг гарахад Сүхэ өөрийн 4 цагт сэрж будаа агшаана. Тогтмол 4-өөс 4:20 хооронд сэрдэг. Өглөө ажиллаа явахаа өмнө усанд будаа ээж өрөөндөө орж идэнэ. Эхнэр нь том өрөөнд унтж байгаа болохоор сэрээчихгүй гэсэндээ байнга иймэрхүү байдалтай өглөөний цагаа уудаг гинэ. Хөтлөгч арх их уугаад хачир идэх гэхээр дотор нь мухаарч бөөлжгөөд байдаг болохоор усан твтээсэн будаа идэж байгаамаа. Ядаж халуун ус хийж гаад идвэл дотор чинь арай дээр болно гэдэг. Сүхэ 31 жил тасралтгүй төрийн албанд ажиллаж шаргуу амьдарсан бөгөөд одоо хүртэл сурч байгаа. Эхнэрээ хэлснээр нөхөр нь маш цэвэрч заримдаа гэрээ ажил тусалдаг. Архи л уухгүй бол дулаахан сэтгэлтэй хүн гэдэг. Харин Сүхэ архи хамт уудаг хүмүүсийн 80% нь одоо өмнө нь хамт ажилладаг хүмүүс байдаг бөгөөд нийгмийн харилцаатай байхын тулд уудаг гэхэд хөтлөгч дараа нь тантай хамт хэн байх юм шиг байна. Таныг тэтгэврт гараад хийх ажилгүй болоод ганцаардаад гэртээ байх чинь хэн ч ирэхгүй. Одоо нийгмийн амьдрал гэж ярьж байгаач тэтгэврт гарсан хойноо миний юу яриад байгааг ойлгоно гэдэг. Бичлэг гарч Сүхэ хамт ууж байгаа хүмүүстэй гадагшаа гарахад бүх зүйл намайг хүлээн зөвшөөрдөг. Харин гэрт тийм биш. Нэг л мэдгээд эхнэр охтууд хоорондоо юм ярьж би яг л гадны хүн шиг байдаг. Дээрээс нь эхнэр охтууд нь тусдаа групп чаттай бөгөөд гуруулахнаа гадуур гарах, гуруулахнаа өөр зүйлүүд хийх тохиолдлууд их байхаас гадна юм ярих гэхээр тэр гурвын орон зайруу орч чаддгүй амралтын өдрөөр өрөөндөө хөвцээр хагаад өдөр өнгөрдөг.
Бас Минжээ нэг үгэлэхээрээ тасралтгүй үгэлт юм байна. Эхнэрээ ихний асуудал байнга ярьсан юм ярьж үгэлхийн хажуугаар нөхрийгөө байршлыг хяндаг. Энийг сонссон хөтлөгч хянах хэрэгтэй. Ядаж хаана хонсныг нь мэдэх хэрэгтэй штэ. Гудамжинд унтчих юм билүү гэдэг. Эхнэрийн дараагийн асуудал сүхээ гадуур уужгаад шөнийн 12 цаг өнгөрөөж орж ирэх юм бол гадуур хонсон гэж утсан дээрээ тэмдэглэг бөгөөд торгуул олгож 100,000 вон авд юм байна. Хэрвээ зөвшөөрөл авч 12-оос хойш орж ирэх юм бол 50,000 вонны торгуультай. Нөхрийн хувьд өмнө нь огт арх ууж чаддгүй байсан ч нэг зүйл тохиолдож сэтгэл готролд орсон бөгөөд эхнэр нь зориуд өөрийнх нь анхаарлыг татах гээд байгаа юм шиг санагдаж тоохгүй орхисон гинэ. Ингээд асуудлаа мартахын тулд оройдоо нэг шил сөөж ууж унтдаг болжээ. Хөтлөгч эхнэрт хандаж та өөрөө охтууд чинь хүртэл аавыгаа зүгээр нэг арх ууж шууган тарьдаг ядаргаатай хүн гэж хард юм байна. Гэхдээ дотор нь юу болоод байгааг бодож санаа зовох хэрэгтэйч та гурав энэ хүнийг үл тоож хүлээн зөвшөөрөхгүй байгаа учраас магадгүй энэ хүний амьдрал сүрж явах шиг байна гэдэгч эхнэрийн талын бичлэг дуусаагүй байлаа. Охтууд байнга аавтай л адилхан хүнтэй суухгүй ингэж л амьдрахгүй юм шүү гэж ярьдаг. Яагад гэвэл өмнө нь явсан гэр бүлийн амралтын үеэр сүхээ арх ууж байрлуугаа орохгүй гэд бөө юм болж эхнэр охтуудаа ална гэж сүрдүүлжээ. Инээс болоод охтууд ээждээ дахиж аавыг ойлгохыг хүсэхгүй байна. Танд аавыг засрна гэсэн найдвар байгаа ах. Гэхдээ би таны оронд байсан бол бууж өгөх байсан. Аав амлалтаасаа буцах болгон зөөлөн андаж уучилдаг болохоор таны буруу ч гэсэн байгаа гэдэг. Минжээгийн хувьд багт нь аав нь хүнд өвчнөөр нас орж ээж нь ганцаараа хүүхдүүдэд хижээх гэж маш их зовсон бөгөөд Минжээ сургуулаа төгсвөө үгүй ажилд орж ээжтэйгээ хамт дүүндраа өсгөж гэр бүлээ авч яваад нөхцөл байдал арай дээрсэн учраас Минжээгийн хувьд гэр бүл хамгийн үн цэнтэй зүйл. Гэтэл сүхээгийн хувьд 30 жилийн турш ажил нэгт хамгийн сүүлд гэр бүл нээжээ. Эхнэр аргаа барц сүхээд согтууруулах ундааны хамаарлын шинжилгээ хийлгэхэд 10-аас дээш буюу 14 он авч архины хамааралтай гэж гарснаас гадна сэтгэлийн хямрал түгшүүртэй гэж гарсан учраас заавал эмчилгээ хийлгэх шаардлагатай гэдэг бол эхнэрийн хувьд өмнө нь тест өгч байсан хүмүүсийн дундаас хамгийн өндөр сэтгэл готрол түгшүүртэй байна гэсэн хариу гарсан. Сэтгэл готрол түгшүүртэй хүмүүс хамгийн ихдээ 29 он авдаг бол Минжээгийн хувьд 38 он авсан. Энийг сонсоод Минжээ энэ бүх хугацаанд өөрийгөө хайрлаж, өөртөө огт анхаарал хандуулаагүйгээ ойлгож, өөрийн мэдлэггүй нулимсан нурсаж эхэлсэн гэдэг. Шинжилгээ өгöd буцах замдаа Минжээ нөхөртөө би өөрийгөө тийм их сэтгэл готрол түгшүүртэй байгаа гэдгээ сонсоод өөрийн мэдлэггүй нулимс гарсан гэхэд сүхээ наад шинжилгээ чинь худлааж аж магадгүй штэ. Битгий том юм болгоод гэсэн. Эхнэрийн хувьд нөхрөөсөө зүгээр л уучлаарай. Цаашдаа тийм байхгүй тулд хичээн гэх мэт сэтгэлийн үг сонсохыг хүссэн ч наадах чинь худлаа аж магадгүй дахиад шинжилгээ өг гэхийг сонсоод гунгалсан. Машин дотор сүхээ над чиг юмтай уулзахын оронд өөр хүнтэй уулзах хэрэгтэй гэхэд Минжээ цаг хугацааг буцааж чадахгүй штэ. Бусад хүмүүс сайн хандаж мөнгө хүртэл зарцуулдаг үсттэй гэхэд сүхээ эхнэрлүүгээ муухаарад яагаад ийм хэрэггүй юм яриад байгаа юм бэ? Энэ нэвтрүүлгээр гарч байгаа зорилго чинь яг юу юм? Намайг муу хүн болгож харагдуулмаар байгаа мó гэдэг. Эхнэрийн хувьд салах бол 95% тагаа л нөхрийн хувьд 50% тагаа. Эхнэрийн хэлснээр хамгийн сүүлд хизээ гэр бүлээрээ тойрцуугаад инээлдэж хамт хоол идснээс ханахгүй байна гэдэг. Тэдний харилцаа охтууд нь сал гэж хэлэхээр хэмжээний ноцтой болжээ. Хөтлөгч бичлэгийг үзээд 27 жилийн турш нөхөр нь эхнэрээ анхаарч хайрлах ёстой байхад нэг бол ажил, үгүй бол арх хөөж эхнэрээ огт тоохгүй. Сүүлдээ хүүхдүүд том болж их сургуульд орсны дараа хүртэл иймээрээ байвал хинч сэтгэл готролд орох юм шиг байна. Гэхдээ өөр хүмүүсээсэн бол аль хэдийнэ салчсан байх ёстой гэр бүл ч гэсэн одоо хүртэл хамт амьдарч харилцаагаа авч үлдэхийг хичээж байгааг нь харуул бие биендээ сэтгэлдээ нь харагдаж байна. Гэхдээ энэ чигээрээ байх юм бол цаашдаа гэр бүл гэж нэрлэх нь ямар ч утга учиргүй юм шиг санагдлаа гэд нөхөрт хэлмээр байгаа үг байна уу гэхэд би энэ нэвтрүүлэгт орохын тулд маш их зүйл бодож зориг гаргасан. Гэхдээ би өөрчлөгдөхийн тулд хүмүүсээс зөвлөгөө авч өөрчлөгдөх арга хайж ирсэн гэдэгч бичлэг дууссаны дараа өөр хосуудын нөхрөөдтэй сууж ууж дуусаад өрөөндөө орж ганцаараа пив уудаг. Маргааш нь зөвлөгөөний цаг болоход сэтгэл зүйч сүхээгээс яагаад энд ирсэн талаар нь асуухад архинаас болоод гэдэг. Сэтгэл зүйч тийм бол эмнэлэг явах хэрэгтэй. Эмнэлэг рүү явж ийсэн үү гэхэд тийм ээ архины хамааралтай гэж гарсан гэхэд сэтгэл зүйч архинаас болоод ямар нэгэн асуудал гардггүй гэхэд үгүй ээ. Хаяа нэг хараал хэлхээс өөр асуудал байхгүй гэдэг. Сэтгэл зүйч архинаас болж байгаа асуудалд 1-ээс 10 оноо өгвөл хэд болох вэ гэхэд эхнэрийн өнцгөөс бол 10 оноо өгөх байх. Миний бодлоор 5 оноо гэхэд сэтгэл зүйч 5 оноо юм бол миний харж байгаагаар гайгүй байгаач яагаад эхнэр чинь 10 оноо өгөхөөр хэмжээний бодож байгаа юм бол гэхэд дахиж арх уухгүй гэж амласан мөртлөө байнгууж нэг гарахтаа
300-аас 400 мянган вон архинд үрдэг. Нэг сард 8 удаа гарсан гэхээр сард 2 сая 400 мянган вон архинд үржээ. Сэтгэл зүйч танд найз байгаа юу гэхэд үгүй гэж хариулдаг. Сэтгэл зүйч таныг тэтгэвртэй гарах үед чинь хинч хажууд чинь байхгүй гэдэгт итгэлтэй байна. Гаднаас гэртээ орж ирэхэд хамгийн түрүүнд бодогддог зүйл чинь юу вэ гэхэд нохой. Намайг хараад эргэлж бөөн баяр болдог гэхэд сэтгэл зүйч тэгвэл нохооноос өөр хүн таныг тоодгүй гэсэн үг. Тэгэхээр өөрийгөө хүн үү нохой юу гэдэгт эргэлзэж эхэлнэ. Та хүлээн зөвшөөрөгдөж ганцаардлаа арилгахын тулд ямар нэгэн хэрэгсэл ашигладаг. Миний харж байгаагаар арх болон мөнгө ганцаарсан хүмүүсийн ашигладаг ердийн хэрэгсэл. Энэний тусламжтай сэтгэлдээ тороод байгаа зүйлийг гэр бүлтэй гаргаж чаддаг гэсэн үггээд гэр бүлийн гишүүдийн талаарх сэтгэл зүйн мэдрэмжийг харуулдаг зургийн тест авдаг. Сэтгэл зүйч зургийг хараад таны хувьд гэр бүл чинь хамгийн чухал. Гэхдээ гэр бүлийн гишүүдийн мөрийг харах юм бол доошоо харин таних өргөн тэгшгэн байна. Юу гэсэн үг вэ гэвэл та бардам зантай үл томсорлохыг төвчдгүү. Хамгийн их мэдлэлтэй нөхийг хүсдэг. Цаашдаа энэ ивэрэ байвал зүгээр үү? Танай гэр бүлд ямар ч асуудал байхгүй юу гэхэд миний талаас тийм том асуудал байхгүй гэдэг. Сэтгэл зүйч тэгвэл эхнэр чинь яагаад салах гээд байгааг мэдгүй гэхэд хариулж чадаагүй учраас эхнэрээсээ салах бодол байгаа юу гэхэд үгүй гэж хариулдаг. Сэтгэл зүйч тэгвэл эхнэр чинь салмаар байна гэвэл салах уу гэхэд би салмааргүй байхад салах боломжгүй гэхийг сонссон сэтгэл зүйч эхнэр чинь хэмжлэл гаргаад салах боломжтой. Таны хүсэхгүй чинь огт хамаагүй. Та одоо хитрхи тухтай байх шиг байна. Эхнэр чинь энд салах гэж ирсэн байхад өөрт чинь гэр бүл дотроо хүлээн зөвшөөрөгдөхөөс өөр бодол хаалга. Яг одоо ууралж байгаа чинь харагдаад нүдрүү чинь ихцэлж харахад ч хэцүү байна. Эхнэр чинь танд итгэхгүй байгаа. Буруу бодож байгаа болохоор чинь хэлж гин. Нэвтрүүлэгт ороод сайн далаа харуулах гээд хичээгээд ах шиг байна. Гэхдээ ингэж гад гэр бүл чинь сүрхэн. Яг одоо салахад бэлтгүү өөрчлөгдөхөд бэлтгүү гэдгээ шийдэх хэрэгтэй гэд эхнэрийг оруулахад менжээ үннийг хэлэхэд цаашдаа бие биенээ харахгүй амьдрал дээр юм шиг санагддаг болсон гэхэд сэтгэл зүйч та энэ залуутай өдийг хүртэл яаж хамт амьдарсан юм бэ гэхэд арх уухгүй л зүгээр миний бодож байгаа хамгийн том асуудал нь өхөө хөлтлөө ажил хийж чадахгүй нь ойлгомжтой байхад тэтгэврт гартлаа олон хүмүүсээр хүрээлүүлж гад тэтгэврт гарсны дараа гэртээ байхаар хоосон мэдрэмж авахгүй амьдрах хэцүү байх вэ гэсэн бодол орж ирдэг гэхэд сэтгэл зүйч сална гिचээд яагаад иймэрхүү юм санаа зовоод байгаа юм бэ? Хайртай мó гэхэд жоохон илтерхий одоо болтол байгаа. Хэрвээ нэг өдөр арх ухаа болоод намайг уучлаарай. Би дахиж тэхгүй гэх юм бол өөрчлөгдөг ах гэсэн найдвар авах байхаа гэдэг. Сэтгэл зүйч нөхөр чинь байнга ийм амлалт өгөөд тэрийгэ биелүүлдэггүй. Тэгэхээр та салах бэлтгэлээ хийж байгаа юу? Ямар бэлтгэл хийсэн бэ гэхэд яг тодорхой юм хийж чадаагүй гэдэг. Сэтгэл зүйч та салах бэлтгэл бараг л хийдэггүй. Тааж нөхөр чинь нийгмийн харилцаанд ордог. Гэхдээ нөхрийг чинь арай өөр. Нөхрийн хувьд хүлээн зөвшөөрөгдөх асар их хэрэгцээтэйгээс гадна бусад хүнд яаж харагдах нь хамгийн чухал учраас хүмүүсийн архины мөнгийг төлдөг. Тэгэхээр нөхрөө магтах хэрэгтэй. Ээж нь нөхрөө магтсны дараа хүүхдүүдийн амнаас аавынхаа талаар сайхан үгнүүд гарч эхэлнэ. Яагад гэвэл энэ гэрт охтуудын хувьд ээж нь хамгийн чухал хүн. Ааваас нь олж насаараа зовж элдвэрээ хэлүүлсэн хохирогч шиг санагдаж байгаа гэд хосыг хамтд нь оруулж нөхрөөс эхнэр чинь юунд туртайг мэдхүү? Ямар олон туртай вэ гэхэд сүгэ хариулж чадсангүй. Сэтгэл зүйч хамгийн түрүүнд эхнэрийнхээ туртай зүйлийг мэдээсэй гэж хүсэж байна. Энэ эмэгтэй үнэхээр инээдтэй хүн. Таныг тэтгэвртэй гараад яаж амьдрах бол гэдэгт санаа зовдог. Гэхдээ би эхнэрт хандаж хэлэхэд өөртөө л санаа зов. Дээрээс нь эхнэр чинь танд одоо болтол хайртай, байнга санаа зовдог. Одоо эхнэр чинь уйлж байна. Уйлсан бол юу хийх хэрэгтэй вэ гэхэд уйлуулахгүй байх хэрэгтэй гэдэг. 지금 울잖아요. 울면 어떻게 해야 돼요? 안 울도록 해야죠. 지금 울잖아요. Төмс юм аянах. Сэтгэл зүйч яг одоо уйлаад байна штэ. Яах ёстой юм гэхэд хариулж чадахгүй байсан болохоор сэтгэл зүйч өөрөө ийм үед мөрийг нь тэрвэд битгий уйл зүгээрээгээд аргадах хэрэгтэй гэхэд зүхээ толгой тохино. Энийг харсан сэтгэл зүйч одоо хийж өгөх хэрэгтэй. Танд салах бодол байхгүй гэсэн. Гэхдээ иймэрхүү байдалтай байвал хизээний өдөр сална. Эхнэр чинь яг одоо уйлаад байна. Ийм үед юу хийх ёстой гэж хэлсэн бэлээ. Одоо аргадаад хийгээд үз гэсэн ч чадсангүй. Биеэ бариад байна уу, бардам зангаас олоод байна уу? Арай гэж битгий уйлгээд эхнэрийнхээ нуруунд дээр нь алгадаад сэтгэл зүйч рүү харж хэлдэг. Сэтгэл зүйч би таны эхнэр биш. Над руу харахын оронд эхнэрлүүгээ харж хэл гэсэн ч чадсангүй. 이제 나오지. 이제 나오지. 저를 보시고 하시면 안 돼요. 저는 엄마가 아니에요. 예. 엄마를 보고 해야죠. 그죠? 울지 마. 알겠습니다. Сэтгэл зүйч энэ зөвлөгөөг дахиад хийх хэрэгтэй. Та огт хийхийг хүсэхгүй байгаа юм шиг харагдаж байна.
Бусад хүмүүст нэг гарахтаа л 300 мянган вон зарцуулдаг мөртлөө эхнэртээ сэтгэлээсээ 30 вон ч зарцуулахгүй байна. Одоо болтол эхнэр чинь уйлсаар л байна. Одоо аргад дараа гэж байхгүй. Дараа нь та хоёр аль хэдийнэ салчна. Одоо аргах хэрэгтэйгээд бүр сүулдэ тушаадаг. Ингэж арай гэж хүчээр аргадуулаад эхнэрээс салах бодол байгаа талаар нь асуухад сайжрахгүй бол салнаа гэж хариулдаг. Сэтгэл зүйч эхнэр чинь салах талаар нь хуцтай бодож байгаа үл тоох хэрэггүй. Бусад хүмүүс тэгтлээсээ ханддаг мөртлөө хамгийн үн цэнтэй хүн болох эхнэрээ ингэж хаях нь зөв зүйл бишгээд эхнэрт ч бас хийх ёстой зүйл байгаа. Эхнэрийн хувьд маш өглөө нэг өглөөрээ зогсдөггүй. Ийм хүмүүсээс огт үр дүн гардаггүй учраас богинохоо ярьж сураарай гэд нөхөрт хандаж эхнэр чинь ярих нь багасаад ирвэл таныг орхиж авахд бэлэн боллоо гэсэн үг. Энэ эмэгтэй тантай 27 жилийн турш амьдарсан мөртлөө ямар ч хад жаргалгүй байна гэж хэлээд зөвлөхөөний цаг дуслаа. Тэгвэл сүхээ бусад хүмүүс ажлаасаа илүү эхнэр гэр бүлээ нэгт тавьж архиа болж сайхан харилцаатай болж чадах болов. Юу гэж бодож байгаагаа комент хэсэгт бичээрэй. Таалагдсан бол суугтаа лайк болон subscribe дарахаа бити мартаарай. Миний инстаграмыг дагахаа мартва. Дараагийн бичлэгээрээ уулзтлаа. Түр баяртай.